Монгол улсын одоо цасраг идэвхт ашигт малтмалыг эрх хайх, олборлог тээвэрлэхтэй холбоотой цасрагын аюулгүй норм гэж байна. Олон улсын атом энерги агентлагаас гаргасан баталсан зөвлөмж стандартууд байна. Энийг дагаж хийнэ. Тэдний хяналт тавь. Би дахиад хэлье. Хүмүүс мушгаад байна лээ. Газар дор уулзсан ажиллагаа аргаар уран холборлох явцад цацрагаас болж хорцсон нэгч бүртгэл дэлхий дээр байхгүй. Шинжлэх ухааны технологи их сургуулийн хөнгөн хүнсний технологийн арьс судлалын нэг доктор Герман төгсөн доктор залуу энэ аюултай огтоо гэж хэмж залуу тэгдэв лээ. Мэдээж энэ ураанч аюултай тэр хөхрийг хүчилж аюултай мөн үү? Тэгэхээр тэр хүн Улаанбаатар хотод арьсны технологиор энэ хөхрийн хүчил ашиглахаар аюулгүй болчдөг. Хээр энэ тийм үү говьд газрын доор 200 м доор ашиглахаар аюултай болчдөг ийм логихгүй юм хийж байгаа тэр нөхөр бол этикийн хувьд бол асуудалтай байна. Тийм учраас бид бол энэ дээр бол ийм жахан шинжлэх ухаанч хүлээцтэй стандартыг дагсан энэ дээрэс нь эн чинь бол энэ зүгээр одоо нэг ийм сайн дуруу уран сайхнад ирж байгаа юм биш.